За тэгэхээр үндсэндээ бас яг энэ төр орооны сонсголоос энэ олон хүмүүсүүдийг бас сонсголт хамруулж мэдээлэл авсны үндсэн дээр бол бас бид бүхний гаргах шийдвэрээр бол хамгийн чухал байх болно. Тэгэхээр үндсэндээ энэ ажлын үр дүн энэ гаргах шийдвэрээс бол бүрэн хамаарна. Бид нар бол гаргах шийдвэрээ бол бүрэн дүрээр ярилцах ёстой. Би бас энэ гэрээнд 2009 оноос хойш оролцож магадгүй 2014 он хүртэлх бүх хилцээнүүд дээр нь гэрээнийх нь хилцээнд оролцож үг үсгүүрийг мэдэх хүний хувьд бол бас энэ дээр тодорхой мэдээллийг өгье гэж бол бас төр орооны гишүүд тандсан. Тодорхой бас цаг гарааг бол магадгүй. Гэхдээ мэдээж энэ төр орон сонсголын дараа бол би одоо бүрэн дүрэн бүх мэдээллүүдэд хаваалцаад гарах шийдвэрүүдээр бол ярилцахад бол билээ гэдгийг бол хэлэх байна. За хоёрт би эндээс нэг талдаа одоо юу гэдгийг их хурлч тэр эргэж тэр зөв ойлголт мэдээллийг бол өөр авах нь өөрөө чухал байгаад байгаа. Бид нар бодит мэдээлэлээр хангах нь бол бас яг энэ хилцээнд оролцож ирсэн бид бүхний бол үндсэн үүрэг болж байгаа. За эндээс би нэг зүйлийг онцолж хэлэх гээд байгаа. 16 жилийн хугацаанд 8 засгийн газар солигдсон байна. 16 жилийн хугацаанд 8 засгийн газар солигдсон. Бидэрт ажил хэрэгчээр асуудлыг шийдэх яг 2 жилийн хугацаа байна. Сонгуулгүйгээр улс төргүйгээр. Одоо бол бид нар улс төрчгүйгээр урагшаа харж асуудлыг шийдэх зайлшгүй шаардлага бол байна. Хугацаа бол бага байна. Энэ богино хугацаанд онцолж хэлж байгаа зүйл нь бид бүхний алдаа юу байсан бэхээр Монголын тал өөрөө энэ асуудлууд дээр нэгдмэл нэг байр суурьтай байх хэрэгтэй байна. Нэгдмэл ойлголттой нэг зарчимтай байх хэрэгтэй байна. Тэгэхээр бол бидэрт үндсэндээ талцаж хуваагдж исэн дотооддоо юу гэдэг үйл ойлголцож үүсгэж исэн цаг болгон дээр бид нар алдчихсан шүү. 13-аас 15 он бол энэ өөрөө хамгийн бодит илэрхийлэл жишээ гэж би бол хэлэх гээд байна. Тэгэхээр одоо бол бидэрт ямар нэг байдлаар үл ойлголцох ийм шаардлага бол байхгүй, байр сууриа нэгтгэх ийм асуудал бол байна гэдэг би бас хэлэх гээд байна. За хоёрт бидэрт одоо үндсэндээ би түрүү хэлээд байгаа эдийн засгийн суурьаар нь өөрчлөлт оруулах зайлшгүй нөхцөл байдал шаардлага бол үүссэн. Үндсэндээ бид нар одоо цаашаад энэ яриа хэлцээнд Монголын тал гэрээр олцсон энэ эрх эдийн засгийн өргөөж бол биднийх бургасгүй. Би хэлээд байгаа зүйл бидний талуудын явах өргөөж Монголын талдаа өргөөжийн түвшин 53-47 буюу 53 нэрсэн үндснээр өнөөгийн үндснээр 58% байх бол энэ баталгаажсан асуудал шүү. Энэ дээр би бас нэг талдаа үл ойлголцол үүсгэхийг хүсэхгүй байгаа зүйл сая оюутлогын компани захирлууч бас үгүйсгэж ярьж байгаа шиг байна энийг. Энийг протоколцсон, дурдсан, ярьсан, хөрссөн, тэмдэглэсэн зүйл байхгүй гэж яриад байгаа шиг байна. Техник эдийн засаг бол үндсэндээ албан ёсны бид бүхний энэ гэрээ байгуулах эдийн засаг нэгдүгээр суурь. Бид нар энэ хүртэх үр өгөөжөө яг үндсэндээ техник эдийн засгийн үндэстээр суурилж хөрөнгө оруулалтын гэрээнүүд дээр үндсэн зарчмуудыг баримталж хийхдээ энийг хадгалах үндсэн зарчмыг бол баримталсан байгаа. Мэдээж одоо юу гэдэг яриа хэлцээний явцад бас өөрчлөгдөж болно, явцын дунд өөрчлөгдөж болно. Гэхдээ техник эдийн засгийн үндэслэл хөдөлж болох чинь үндсэн анхны суур зарчим болоод хөдөлгөөнгүй байх ёстой гэж би асуудал хэлэх гээд байна. Энэ дээр түрүүн би хэлсэн хөрөнгө оруулалтын гэрээний бүр заалтуудыг нь онцолж энэ заалт болгон чинь хоорондоо уялдаа холбоотой асуудлууд байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээ болон техник эдийн засгийн үндэслэлүүд өөрсдөө салшгүй холбоотой асуудлууд. Бид бүхний тухайд хийжсэн санхүүгийн модулууд өөрсдөө асуудлууд байгаа. Дээрээс нь бид нар энэ дээр детальчилж бүх санхүүгийн модулоо босгож гаргаж ирсэн тэгжиж техник эдийн засгийн үндэслэл босрогдоод тэгээд хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр босон байгаа асуудал шүү. Би оюутлогын захирлуудад онцолж хэлэх гээд байгаа зүйл нь 15 он би энэ дээр оролцоогүй. Дубайн гэрээний би эсэргүүцчиж ажиллаа өгч өөрийнхөө хүсэлтээр одоо чөлөөлсөн гишүүний нэг баг. Тэгвэл 15 онд энэ байгуулагдсан Дубайн гэрээн дээр энэний 2-2-ын Б дээр нь оюутлогын төслийн техник эдийн засгийн үр ашигын хуваарлт нь 2010 оны техник эдийн засгийн тооцсон тооцоолтой нийцж байгаа ба үүнтэй холбоотойгоор Монгол Улсын засгийн газар нь оюутлогын төсөл хэрэгжих хугацаанд төслийн нийт үр ашигын 53%-ыг татвар ашиглалтын нөөц ашигын төлбөр ногд ашиг хэлбэрээр авахыг зохион тэмдэглэж байна гэж байна. 11 номер нэмэлт 1 минут. Тэгэхээр би зүгээр санаатай юу санаагүй юу оюутлогоо болоод Рио Тинтогийн удирдлагууч өмнө тохирсон та нар жишээ нь одоо би энэ чинь оролцоогүй мөртлөө Луврын гэрээ болсон ч гэсэн Дубайн гэрээн дээр тав хэнийг онцолж зохиж тэмдэглэсэн байгаа шүү. 2-2-ын Б дээр анх 9 онд байгуулагдсан гэрээн дээр бид нар энэ чинь бүр заалт тулгамн дээр нь холбоотойгоор хийж өгсөн байгаа. Техник эдийн засгийн үндэслэлээр энэ чинь бүр тодорхой тусаж өгсөн байгаа. Тэгэхээр цаашид бидний баримтлах зарчим чинь үндсэндээ үр өгөөжийн асуудал. Энийг бид нар 2019 болон 2022 оны 21 оны 92-103 дугаар тогтоолууд дээр эргэцсэн үндслүүд нь байгаа учраас энийг хийж өгсөн байгаа. Миний мэдхийн талаар 2009 оноос хойш 15 он хүртэлх хийгдсэн бүх хилэлцээр дээр бид нар энэ үр өгөөжийн түвшин байнга ирсэн бүх протокол дээр байгаа танай захирлууд энэ дээр бас хүлээн зөвшөөрч хийсэн протоколууд манай талд бас байгаа.
Тэгэхээр хөдөлгөөнгүй мөрдөгдөх зарчим бол бид нар өргөөжийн асуудлаа ярина. Цаашид энэ бизнес харилцаа юм бол бизнесийн зарчмаар нь явах ёстой, харилцан үргэлжлэхтэй байх энэ зарчмыг барилгах ёстой.